замын хөгжлийн газраас 2019 онд хэрэгжих одоо бүгд найрамд хятад ард улс Монгол Улсын засгийн газрын хоорондын хөнгөлөлтөө зээлийн хүрээнд хийгдэж байгаа гүүрүүдийн бүтээн байгуулалтын ажил түрүүчээсээ ажлууд нь эхэлсэн явж байгаа. За энэ дотор би та бүхэнд ард иргэдэд мэдээлэл хийхэд одоо манай замын цагдаагийн баруун урд уулзуурын гүүрэн гарцын ажил барилгын ажил одоо 3 сарын 25-нд зам хааж одоо барилгын ажил эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орцсон явж байгаа. Тэгээ энэ мэдээллийг бид нэр та бүхэнд очихгүй хүргэсэн юм аа. Ерөнхийдөө одоо манай замын цагдаагийн баруун урд уулзуурын гүүрийн бүтээн байгуулалт бол 43.5% хувийн гүйцэтгэлтэй үндсэндээ барилгын график хугацаанд ингээ хийгдээд явж байгаа. 96 толгуур багнаа 30-40 метрт бид нар өрнөлгийн ажлуудаа хийх ёстойгоос одоогийн байдлаар 5 дутуу. За ингээд олимпийн гудамжнаас төр замын байршлыг олимпийн гудамжийг хаах талаар та бүхэнд мэдээлэл өгье. Үндсэндээ бол бид нар түрүү жил олимпийн гудамжийг хаасан байсан. За ингээд барилгын ажил зогсоод иргэдээ ая тухтай зорчуулах үүднээс бас төвжирлийг бууруулах үүднээс бид нар төр хугацаагаар одоо энэ замыг бол бид нар нээсэн байсан. Одоо буцаад одоо барилгын ажил эхэлж байгаатай холбоотой бид нар дахиад эргээд хаах одоо арга хэмжээ авахар болж байгаа. Үндсэндээ бол бид нар 3 сарын 25 буюу нэгд өдөр 24-ний шөнө хаагаад 25-ны өглөө гэхэд одоо энэ зам хаагдсан байхаар төлөвлөсөө. Үндсэндээ одоо бид нар хаах хэсэг бол үндсэндээ яг хуучинчлага нарны зам бол урсдгаараа хөдөлгөөний чиглэл бол явдгаараа ингээд яваад урсгал маань байж байгаа юм. Ганцхан хоошоогоо буюу олимпийн гудамжийн одоо энэ Улаанаар тэнгисийн хэсэг маань ингээ хаагдж байгаа. За иргэдийн хил занш нар одоо натурын 13 дугаар хорлолын шинэ зам буюу одоо натурын гудамж, Дамжин сүрэнгийн гудамж бол хаагдахгүй. Уулзуур нь бол нээлттэй хөдөлгөөнөө авсан хэвээр байхаар ингэж төлөвлөж байгаа. Энэ нарны зам, авцамчдын гудамж маань энэ олимпийн гудамж хаагдсантай холбогдуулаад маш их өндөр ачаал авч эхэлдэг. Тэгэхээр тээврийн цагдаагийн албанд юу ажиглагдсан бэ гэхээр энэ замууд дээр урсгал сөрөх нөгөө нэг чигт 3 юниттэй замын маань 4 5 болгож явах ийм нөхцөл байдлууд ажиглагдж эхэлчихэд эхлээд эндээсээ болоод зам тээврийн осол хэрэг үйлдвэрдэх тоо ихсдэг. Энэ дээр манай жолооч нар анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн зам хаагдсан, зам ачаал авсан гэд нөгөө бусад замуудтай мөрөө замын хөдөлгөөний дүрмж өрчигдөх нөхцөл үүсэх таарахгүй шүү дээ. Тэрнээсээ болоод хин нэг 8-наас эрүүл мэндийн дүрмж охиж таарахгүй. Тийм учраас манай жолооч нар тэр тал дээр анхаарах хэрэгтэй. Яг гүүр эхлэх үеийн ажиллагаа эхэлж явах үеийн хаалт бол тэр яг хуучнаараа хаагдж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Нээсэн юм тохиолдол нь юу яасан бэ гэхээр ажил төр зогссон байгаа иргэдийнхаа бас тайван төгжрээгүй хөдөлгөөнд оролцох тав тухтарж очих нөхцөлийг хангах үүднээс энийг төр хугацаагаар нээж ингэж ажилд оруулсан байгаа шүү дээ.